За 2-5 дахь ээлжийн тоглолтыг эхлүүлэхэд бэлэн болж байна. Нэг бол 4 дахь ээлжийн тоглолтод интернет говь 3 4 дахь ээлжийн тоглолтыг хашхи өрөн гай гэдэг болсон. Аль аль нь бас 2-3 сайхан тоглолтгүй үндсэн юм баяр багтаа. Өдрийн тоглолтод 5 гаргаж байна. За интернет говь хожууд 3 дахь хожтой холно. Хүсэгтийн 2 дүүчээр одрыг боломжтой ажил байх болно шүү. Хүсгэл Seven Stars ажил тэнцэж ирнэ. Оноогоор дээрээ гарчих бах. Харууч. За эхний оноо интернет говь холж байгаа байна. Фин хамзаг давтгаа. Мизухо. Давтгаа хонгорцоор хэлсэн. Мизухо. За тэр хонгорцтой байна интернет говь. Хоёр удаа бол хонгорцсон. Нэгэн дутуу бүгнүүд дээр. Давтгаа хэвчээ. Хонгорцны давуулт. Араас эрдэнэ болгон 80 эрдний авгаад тусгаад ирсэн. Мизухо. За тэр одоо хираалтас болтос урахныг хамгаалж бассангүй. 2-1 боллоо. За 2-1 тоглолтын дараагаар Mega Stars Алтанбарс хилчиг бүлэгүүд тоглох болно. За өнөөдөр ихний тоглолтод Натур Бакс интернет говь бүлэгийн тоглолтоос 5 ижийн тоглолтод тоглож шийдэгдэж Натур Бакс удирдлын 2 дахь ажил авсан байгаа. 2-1 тоглолтоос 5 гард юм байна. За шугам дагуулж тоглосон номин хаалт антийн хаалт 2-ын дундалцаа гаргасан байна. Дотгоо талбай гонсонгүй. Бүрвжав давуулт тарсангүй. За эхний тойрогт 11 өдрийн дотор 6 тоглолт 2-ын тоглолт 7 дахь тоглолт байна. 7 тоглолт 5 ижийн тоглолт шийдэж байгаа маань нэгтэй багтаас Маркензи Бинва ингэчгийн тоглолтыг авалтаар оноглоо. Хайртай байна. Бинва нэг ижийн тоглолт руу орчиж байгаа шүү. 5 ижийн тоглолт нэг үетэй үзэхээс оноо явуулчихж байгаа шүү. Интернет говь бүлэгээс сонсгоогч Мизухо 20 оноо Эрдэнэ болгон 21 оноотой тоглож байна. Хашгирын өргөн бүлэгээс Маркензи Бинва 19 оноотой байгаа маань 19 оноо. Майдны бүр 10 оноо авсан. Вин Хамза нэр миний 15 оноотой. Тоглолт гэж хэлж байна. Давхаж олсонгүй торлоо мөг оруулж та интернет говь. 10-ыг авсан хомгшоо солилоо. Довдонгийн төмөл хэсэг цэцэрлөө. Их хүслэн за одоо торны ирмэнээс оцлоо да. За хашгирын өргөн бүлэгээс Маркензи Бинваг онцлмоор байна. Багийн хамгаалалт нуугч 80 эрдний хамгаалалт онцгой сайхан байна. Ноцгойхон багийн эсрэг тоглож байгаа 80 эрдний. Бинва Маркензи Бинва Ахныг тоглохыг олгож оноо нээсэг 5-4 болголоо. Мизухо. За одогч хамгаалалт хийдэггүй. Өндөр хамгаалалт хэрэгтэй. Сайн шонгийн яраар орчлоо. Яа одогчтой найдчоо. Дутуу бүгд холбогч явсангүй хамгаалагчтай найзтай Майданы бүр
Мисохогийн давуулт амжилттай 6-5. Ямгийн давтгаа намын дээр ингчин хаалт орууллаа. За гоё сүлээ. За эмхтэн ингчин 2007 оны тоглогч байгаа шүү. Метр 86-тай тоглогч. Бүрэлдэхүүний хамгийн өндөр нь. Эрдэнэ улган метр 81 шүү дээ. Голд метр 86-тай тоглогч байна. Ардтлаа Бенуа, Маркензи, Бенуа 20 хоноо. Ер нь бол голын агчийн барийн тоглогч товтхон дээр хаалтан дээр 20 оноо явуулна гэдэг бас маш сайн үзүүлэлттэй. За дөрвөн холбоотой тулсан Иринагийн товтгоо Ирина дээр хаасан хаалгасаа Маркензи Бенуа товтгоо алдаад 2 оноо авч байгаа нэр цаг 7-7 гэж өрчлөлөө. Эрдэнэ улган Арднам эндийхнээс Сулбүг ахад Эрдэнэ улган явсан дараагийн товтгоо хаалтны гарг байгаа онцжээ. Гарг ичжээ. Хаалтны гарг байхгүй байна. За ашигын хүрэн агуулбын онооны зэрэглэлтэй 8-7-оор талбайгаа солилоо. За хашгин 3 тоглогч нь 2 нь Америк тоглогч, 1 нь Тунис тоглогч байгаа. А Интернет хувийн 3 тоглогчийн 2 нь Япон тоглогч. 2 тоглогчтойгоо тоглож байгаа. Голын агчийн байр дээр тоглогч хэлэх бол шараад байна. Интернет хувийг голын агчийн байр дээр тоглогч зэрэгүүтээ Баянжиргалыг үдсэн байр дээр навчрах байх. Намгийн давуулт Эдгээр босоод явдаа 10 дэс мөнгөндөө Маркензи бид бодохгүйг үсгээд оногаасан 9 долоо олгож ирчихсэн. Довтор хөлөмж гаргаад ирлээ давуулт. Намгийн давуулт сулмаг оруулж ирлээ. Холбогчд хаалтан жижиж байгаа гэсэн тэдэн онцтой хаалт байсангүй. За дахиад нэг оноо явуулчихсан засварлага нь авалчин. Ойлгоо явуулсан Эрдэнэ улганы довтгоо Хонгор хаалт чиргүүлээд авч байна. Хасвла Игшигийн хаалт Маяла нөгөөдийн хуралд Нямдуудын хамгаалалт онцтой болсон Эрдэнэ улганаар довтгоо явна. Намгийн довтгоо Эрдэнэ улганы довтгоо хаалт ачаад харагдчихжээ. Хонгор цугларт орчих юм байна. За сая Намгийн араас хөвцөг хуралд бас топстад явчихад бас нэлээ эвгүүд хэлэх юм баг байлаа тэгээд. Яг 6 дээр хамгаалж байгаа тоглогч дээр өчлөө дөө. Насматын урангад давуулах шамлагчсан байр дээр гарч ирж байна. За Улаан аймгийн интернет удирлыг сайхан хэлсэн. Эхний 2 дахь тоглолтод Дархан Могосыг 3 дахь ижиж ижил алхаа төгрөгийн боён 3 нэгээр эзсэн. За сүүлийн тоглолтод хобби сүлүүтэй 5 гаргаад хожиг хөлөөсөн. Өнөөдрийн тоглолтод бас 5 гаргалаа. Аль хэдийн удирлын тоглолтод 2-2 удаа 5 гаргаж байгаа багууд юм уу да. Нэг нь ижил алтаатай 5 гаргасан, нөгөө нь хоббистэй 5 гаргасан байна. Оноо 18. За хаалтны голоор дотор оруулсан байна олон сүлжээ мастер. Ган өчрийн хонгор зул. Туршлага ажиггүй. Тавбад ингэж л одоо удаан тоглох хэрэгтэй байгаа юм да хонгор зул. Ингэж л одоо шинэ багтаага уулсан нэгдэн шүү дээ. Эрдэнэ улган хонгор зулын хаалт судрууж авсан. Тавтгаараас Намгийн довтгоо нэгрийн эргүүллээ. Ирина дээр 2 хаалт. Эрдэнэ улганы хуралд хонгор зулын хуу гартаа годлоо. Эрдэнэ улганы довтгоо онцсон байна. Яа шугам шиг талбай заасан байна. Эрдэнэ улганы довтгоо гаргаж байгаа юм байна. Оноо нэрсэн 9-10. За эргүүл зөксөн хүмүүс үү. Хашгин өрөнгө бүлэг
Харах нэ талбайн гадна дотор дээр үзэх юм байна. Челленж явлаа. За тамирчид маань одоо бас багтаага сайхан уус нэгдээд шин зааланда бөмбөг талбайнда гэрлэндээ сайхан дасаал тоглолт их хайртайхан болж байна. Өдрийн 3 тоглолтыг ер нь 2 дандаа 5 ээлжинд тоглох гардаг боллоо шүү. Сүүлийн өдрийн тоглолтын дээр Дархан Могус суурхач 2-3 дгээр тоглолт болсон юм байна. Ихэнх тоглолтуудаа 3-1 3-2 гэсэн 4 болон 5 дахь ээлжийн тоглолтууд тоглолтод шийдэгдсэн тоглолтууд явсан байна шүү. 11 сарын 20 хүртэл Ас аренад тойрог тоглолтууд явагдана. 21-ээс Стефи аренад 20 дугаар тойрог тоглолтууд явах юм төлөвлөгөө байна. Дархан аймагт энэ жил аялын тоглолтоор лигийн тамирчид маань очно. Гараа ичжээ. Эрдэнэ уулгын давхар албан гадна намжээ. Хашгин өврөнга челленжээр нөхлөд унагаа авсан оноо нэр цаг 11-8 болгож ирчихсэн. Энэ дээр засварлага байх бол удаа 3 оноо салжиж байгаа. Давхар албан гаднаас 11-8 болж байгаа. Интернет тоо засварлага авлаа. Дархан аймагт 12 сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд лиг аялын тоглолтоор үндэсний дийлигийн багууд маань очих юм байна. За, Пинг Хамза давдаг шамдаг шимбэр дээр орхон туул орж иж байгаа юм байна. Нэг солилцоо. Мизухо. Ирина. Инхсэлгээ хаалтаар суларч орсон. Хонгор зүдийн хууралд Эрдэнэ уулгын давхар хонгор зүд хаасаа төршлөг ажиг би. Ангичрын хонгор зүд Эрдэнэ уулган дээр хаалтуудыг тун сайхан тавьж байна. 12-8 болгож холдууллаа. Хонгор зүд хаагаад 4 онооны зэрэг үсгэлээ. За одогшоо сольж байна. Анууж орсон. За ордор үлэг тавцаа. Маркензи, Биноа энэ тоглогчны өдрөөрөө батлааруулсан тоглолтыг үзэж байна. Маркензи, Биноа давтаас 3 тооног авчиж байгаа. 15 давхар ууралд 6 хаалт, 3 давуулт хэд 24 оноо авсан тоглолтыг үзэж байна. Маркензи, Биноа голагчийн бэрийн тоглогч нэг ээлжийн тоглолт авчлаа шүү дээ. Хоёр дахь засварлаг Митанес гол. Мизухо сая нэлээ урдуур хүлээж авчлаа. Урдуур хүлээж авлаа давтыг. За өндөр тоон дээр 5 оноо тэргүүлээд байл. Өдрийн ихний ажил арилгал байна. Хашгин өөрөнгө глүб. Бинвагийн давуулт харин давтыг Ирина үлдээд авсан. Холболт туу Майлны бүрдийн хаалмжтай болсон. Эрдэнэ уулганы давтгаа. За Эрдэнэ уулган хаалтнаар оруулалт явууллаа. Оноолаа. 9-13 болгож ирчихлээ. Сэлцээ ветеран клуб дөрөвдүгээр шиг 17 болох баярлалаа сэлцээ. За Иринаг аваад баян жаргалаар хаалтан төлсөн хэлцээ. Интернет төгөөс орж ирсэн. Хонгорзол хаалтан сургасан. За хожил дээр ажиллаа да. Хаалтан сургаад 5 онооны хэрэглээтэй
Өдөрт ихний ажил дээр очиж байна. 3 тоглолт хийгээд 3 ажигласан байгаа. Өдөрт их хамгийн ихний тоглолтын дээр ижил алтаа төгрөгийн баятаа 5 гаргаж ирсэн бол өнөөдөр 4 дахь тоглолтын дээр Нинтендо тоглолтоо 5 гаргаад ажлын анаа дээр үрж байна. Баянжиргадын товтгоо. Баянжиргад орхон дуудын хамгаалал нэмжтэй болсон хонгор зуудын хууралт Баянжиргадын товтгоо. За хаалтын голоор болохоор болсон жигжиг дордын Баянжиргад. Оноор 14. За Баянжиргад суугаад Ирина давуултан дээр орж ирж байна. Хата Ирина 2001 оны тоглогч метр даалтай тоглогч хэлээ. Хонгор зуудаар төгсөл явах. Вин Хамзаг нөхөна. Вин Хамза нэрийн миний төгсөл хийсэн. Санга давны мэ алтан хүүцтэй. Өрөнгөгийн аймгийн хашгир клуб 2022 сарын 6 өдрийн эхний ажлаа авлаа. Хавьялцсан тоглолтод Говьт аймгийн Минтон говийг бүрэн авч өдрийн эхний ажлаа авч байна. Вин Хамзагаар тоглох яваад гэсэн хэлээ. За хавьялцсан тоглолт төрүүлсэн тун өрс сайх улсад байна гэж хэлдэг баялаг. Өнөөдрийн эхний тоглолтод Натурбакс Говьт аймгийн Ихтэй огийг интернет говийн Ихтэй огийг хавьялцсан тоглолт хийсэн. Ихтэй ог нь хашгир өрөнгө татаа гараад ирлээ. Говьт 2 баг 2-5 гаргаад алдаа өнөөдөр. Говьтны үзүүлэлт 59-53. Давуултан дээр давуултын оноо 3-5. Хаалтан дээр тун сайхан тоглож хашгир өрөнгө. Хаалтын үзүүлэлт 12-3 байна. 9 хаалт идүүлсэн юм статистик харагдаж байна. Довтооны хувьд ойролцоо юм а 5-ын тоглолтын дараах статистик дээр. За ингээд дараагийн тоглолт Gigastars Алтан Барс Хилчин бүлэгэд тоглолт явуулах байна. Тэ удахгүй дараагийн тоглолтоор уулзцгаая. Арай дөрөгийн хүмүүст үзэгчтэй үндэсний дэдлигийн Ментонет гоо болон ашиг өвөр хангаа багуудын тоглолт гайхалтай 5 ээжийн тоглолт шийдэгдэж ашиг өвөр хангаа клуб маань энэ жилийн лигийн анхны ялалтаа авлаа. За ямар ч баяр хүргэе нөө. Баярлалаа. За
Хамт үзэгчдээ баярлалаа. Бид та бүхнийг дөнгөж сая